За өнөөдөр хоёрдаа гадуур ерөнхийдөө Тархаа хотод баригдаж буй төсөл барилга байгууламж гэдэг Тархаа хоттой танилцсанаа. Маа технологич инженер мөнх хоёр. 2013 юу л юм та 13 онд ч юм би ахын физик төссөн шүү дээ. За тэгэхээр яг шинжлэх ухааны технологийн сургуулийн давхан дахь технологийн сургууль гэдэг байхгүй юу? Физик. За хагаад инженер бол ялангуяа барилгын материал үйлдвэрлэл гэдэг чинь 2008 онд өөрөө айгүй тийм Тэгээ ер нь жоохон хомсдолтой. Тэгээ хомсдолтой хүмүүс материалын технологич гэж хүний мэдгүй байсан. Тэгээ яг зөв нацисттэй гоё ясалт. Би ч юуроос энэ штэ. Би ч хамгийн анх ер нь барилгын инженер болох хүн шүү дээ. Болох гэж тест ороод. Тийм тэгээд 80% гарч яа. Тэгээ ангийн дарга болцсон байж явж байгаад өдөрлөгчтэй анги байж тээ гэсэн чинь манай анги өдөртсөн багш миний өмнөөс өргөдөл бичээд намайг барилгын материалын технологич инженер болгоцсон байт юм аа. Яаж байгаа юм бэ? Яагаад те чи одоо энэ ангийг ингээ бүтэл сар аваа явчлаа. Одоо цаашдаа ингээ ч юм хэрэг чи аваа яваа. Анги соёлох асуудлыг чинь ингээ бий зохицуулаа. Ер нь бол барилгын инженер хийх боломжтой ийм ангиа энэ асуудал байхгүй. Болохгүй бол би чамайг барилгын инженерээр 4-р курст дүүцүүлээд төгсгөөд өгье гэж худлаа яриад манай багш өөрөө алгуулсан байт юм аа. Гэтэ яг тэ хувь тавилан юм байна те. Манай багш тэгээд та тэгээд одоо тэгээд технологич инженер болсон харамсхан байхгүй юу? Байхгүй. Одоо тэрнээс ч тэгэл ажил амьдралаа хийгээл энэ сайхан мэргэжлэр явж илээ. Одоо хүртэл ингээд. Тэгээ би төгсөөд та баг 10 жил ажиллаж байгаа юм уу? Тий, би нэг компанид 10 жил ажилласан. Хотоосоо шууд Тархан руу гоо. Тий, хотоосоо шууд би хотод 10 жил ажилласан. 11 жил ажилласан би. Тэгээд Тарханд ер нь бол хотод нэгдүгээр төвжирэл тий. Хоёрдугаар стресс гэл ер нь бол жоохон стресс ихтэй. Тэгээд нэг ер нь их нутгаа ярилцаа. За ер нь Эрдэнэтүү Дархан нүн гэж ярьж байгаад тэгээд Дарханы танаа компаниг олоод тэгээд танах руу ирсэн байт юм аа би. Одоо миний болохоор хийсэн